За энэ l'administration гэхээр э, дан төрийн үйлчилгээ гэвэл бас хямцуу болно. Тэгэхээр ямар ч байгууллагад удирдлага гэж байгаа тийм ээ. Тэгэхээр удирдлага арын албанд ажиллаж байгаа тэр бүх багийг администрацион гэдэгт нь хамруулдаг. Захиргааны баг гэсэн үг тий. За тэгэхээр энэ l'administration гэдэг нь яг тэр үйлчилгээний төрийн үйлчилгээний газар байж болно. Эсвэл ямар нэг хувийн байгууллага гэж байгаа бол хувийн байгууллагын захиргааны алба, тэгээ захиргаа нарийн бичиг гэд тэр бүхнийг бүгдийг администрацион гэж хэлж байгаа шүү. За тэгээд энэ харилцаараа үг хэлгийг харъя. Ер нь бол одоо ингээд бүхэл бүтэн 4-4 жишээл энэ удаан явцсны дараа эндээс мэдхгүй байх юм бол одоо өмнөх хичээлүүдэд дахин харах хэрэгтэй болно гэсэн үг тий. За эндээс зөвхөн remplir ce formulaire гэд энэ болохоор зөвхөн одоо энэ хичээлд гарч ирж байгаа шинэ үг байж болох юм. Энэ анкетыг бөглөх гэсэн үг тий. За ингээд доош явлаа. Надад туслана уу гэж байна тий. Сайн байна уу хатагтай? Та энэ бүглийг энэ анкетыг бөглөж өгнө үү гэж ажилт нь хэлж байна тий. За ажилд орох гэж байгаа хүн болохоор за тэгье. Та надад туслахгүй туслаад өгнө үү? Та надад туслаач. Би бүгдийг нь ойлгохгүй байна. Je ne comprends pas tout. За тэгэлгүй яах вэ? Таны энд хараа nom гэдэг бол овг тий. Nom de naissance гэхээр одоо анх төрөхөд авсан нэр. Ингэж тодруулдгийн учир гэвэл одоо Европт бол хүнтэй суугаад овгоо солиод нөхрийнхөө овгийг аваад гэх мэтчлэн өөрчлөлт орж болдог учраас ингэж тодруулж хэлж байгаа шүү. Одоо тэгэхээр энэ манай Монголд бол одоо яг овгоо сольсон хүн байхыг алиг тэр гэхүү магадгүй юм те. Тэгтээ энд бол ихэвчлэн одоо эцгийн нэр гэсэн үг. За тэгээд Баатар гэнэ. Миний нэр бол Болор. Таны төрсөн он сар өдөр болон газар гинэ. За тэгэхээр ийм 89 оны 4 сарын 15-нд Арвайхерт Монгол улсад гэж байна те. За ингээд анзаарч байгаа бол өгүүлбэрүүд нь ер нь бол таймтай одоо маш цомхон байгаад байгаа. За дараа нь ойлголоо. Très bien гэдэг нь маш сайн. Мэдээж одоо шууд утгаар бол маш сайн гэсэн үг тий. Гэхдээ би тэнд төрсөн гэхэд ингээд маш сайн гэж хэлэхээс одоо тэнд төрсөн сайн гэж байгаа юм шиг болчих гээд байгаа. Тэгэхээр ингэж ийм тохиолдолд très bien гэдэг нь за ойлголоо. За боллоо гэсэн утгаар хэрэгжилж байгаа шүү. Хэрвээ хэнийг өхөнийг урамшуулж байгаа бол маш сайн гэдэг утгаараа тий. За тэгээ дараас нь таны гэр бүлийн байдал ямар вэ? За би гэрлсэн 2 хүүхэдтэй. Таны хаяг юу вэ? Одоогийн хаяг юу вэ гэсэн чинь ийм хаяг дээр байгаа гэж байна. Хаалганы дугаар, гудамжны нэр, хотын шуудангийн хаяг юу? Код. За 2 дахь харилцаараа болохоор эмчийн ажил зуучдах газар, эмчтэй эсвэл ямар нэг уулзалтан дээр энэ байж болох асуудал байна. За сайн байна уу хэрхмээ? За таны анкетыг одоо таны цаасыг бөглөё. За тэгье. Би билээ. За таны овог нэр хэн билээ? Түмэн овогтой Бата. За ингээд овгоо томоор бичдэг шүү. Тэр нь одоо юу яадаг эргэлзээг тайлах гэсэн үг. Ямар ч эргэлзээгүй болгоно гэсэн үг. За тэгээд та хизээ хаана төрсөн бэ? За 85 онд Улаанбаатарт Монголд гэнэ. Та гэрлсэн үү? Ганц би юу? Гэрлсэн би 3 хүүхэдтэй. За таны одоогийн хаяг юу лээ? За 28 тот Волтерийн өргөнчлөө Марсей хотод гинэ. За одоо энэ дээр бол гараа нөгөө улсын Марсейгийн код дутуу байна тий. За баярлаа. За одоо таны замналын талаар ярилцъя гин.
on continue үргэлжлүүлэх гэсэн үг. Энэ parcours гэдэг нь өнөөдрийн хүртэл хаагур юу хийсэн, ямар одоо ажил мэргэжлийн туршлага хуримтлуулсан тухайг асуух гэж байгаа бол parcours гэсэн үг. За хүний зүгээр хувийн амьдралын асуудал байгаа бол энэ хаагур одоо унаж босч тэ алдаж онож туг барьж тугал хариулж явсан тэр болгоныг parcours гэдэгт оруулж байгаа. За хэрвээ энэ parcours гэдэг ер нь маш олон утгатай байна л да. За одоо спортын уралдаан тэмцээнд байлаа гэж бодъё гэх юм бол жижигхэн нэг хөгжөөн тоглоомууд шүү дээ. Эхлээд тэгнэ дараа нь тэгнэ гэсэн юм шатараалтай хийгдэх юм хурд хүч авахаас самба шаардсан юм бүх дасгалуудыг parcours гэдэгт оруулж болдсон шүү. За одоо энд бол зөвхөн дуудлагыг хэлнэ тийм ээ. Soutenu à l'administration. Bonjour madame, veuillez remplir ce formulaire s'il vous plaît. D'accord. Pouvez-vous m'aider? Je ne comprends pas tout. Bien sûr. Votre nom de naissance s'il vous plaît. Pater. Mon prénom est Bodor. Votre date et lieu de naissance, le 15 avril 1989 à Arvaher en Mongolie. Très bien. Quelle est votre situation familiale? Je suis mariée, j'ai 2 enfants. Et votre adresse actuelle? 12 rue des Lilas à Lyon, 69 008. 2 courant. Pôle emploi, médecin, entretien. Bonjour monsieur, on va remplir votre fiche. Très bien, je suis prêt. Quel est votre nom et prénom? Tumen Bata. Vous êtes né quand et où? Le 5 mars 1985 à Ulaanbaatar, en Mongolie. Vous êtes marié, célibataire? Marié, j'ai 3 enfants. Quelle est votre adresse actuelle? 28 boulevard Voltaire à Marseille. Merci. On continue avec votre parcours. За 3 дугаар харилцан яриа болохоор энэ familier буюу энгийн ярианых байна те сургалтын үед гинэ formation гэдэг нь сургалт. Богино хугацааны сургалт шүү. Одоо жижиг курсууд гэсэн үг. За tu as rempli le papier pour la mairie? Тамгын газарт өгөх цаасан бөглөв үү? Одоохондоо үгүй. Pas encore гэдэг нь одоо энэ па гэдэг чинь үг үсгэлийн па байна тий. Encore гэдэг ахаад гэдэг үг нэмээд энэ хоёр нийлэхээр одоохондоо үгүй, хараахан үгүй гэсэн үг. Pas encore. C'est galère. Je comprends pas tout. За одоо нэг хар ярианых учраас энэ je ne comprends гэдэг ч хэлэхгүйгээр шууд нөгөө хаяад je-г ингээд шууд залгаа хэлчихэж байгаа байхгүй юу? Тэгэхээр je comprends ярианд бол хизээч ингэж je comprends гэж ийм удаанаар хэлдэггүй. Одоо ерөөсөө ингээд энгийн ярианд за je comprends. Энэ хараа galère гинэ. C'est galère. Galère гэдэг нь за одоо ингээд их л зүдрээд зовоод байгаа юм та бараг л халираад барьж авч чадахгүй зүгтаал эсвэл барьж аваад яг хийчих гэхээр нэг л болж өгөхгүй байгаа ингээд тийм юм болгонд хэрглэж болох байхгүй юу? За одоо c'est galère гэж энэ тамгын газарт нөгөө цаасаа бөглөж өгөө гэсэн чи одоохондоо үгүй. Ёстой төвөгтэй юм аа. Ядаргаатай юм аа. Бүр өстөнөр бүр ядчихлаа. Би бүгдийг нь сайн ойлгохгүй байна гэсэн утгаар хэлэх гэж байна. За энэ c'est galère гэдгийг тэгэхээр
төвөгтэй ядаргаатай гэсэн утгаар хэрэгэлдэг энэ хар ярианд ингэж galère. За одоо ямар ч нөхцөлд хэрэглэж болно шүү. За Улаанбаатараас дархан явах гэсэн чинь замд цас ихтэй байна. Халтаргаа гулгаач буу гэж бүр хэрэг алга зам дагаа зогссон машин ч гэж их байна. Ёстой нэрэ хэрэг алгаа нэрэ. Тэгэх юм бол c'est galère гэж болоо. La route entre Дархан et Улаанбаатар, c'est la galère. C'est galère. За. Тэгсэн чинь юу гэнэ вэ? T'as mis ton nom? Чи овгоо бичсэн юм уу? За энэ чи tu as гэж хэлэхгүйгээр шууд ингэж хасаад хэлж чинь тий. T'as mis ton nom? За тэгсэн чулуун овогтой болт юм байна. Чулуу овгоо томор бичлээ өөрхөн нэрийг жижигээр бичиж байна. Тэгээ чи хизээ төрсөн юм бэ? Ироны 7 сарын 10-нд. Чи хаана амьдардаг юм? Тэнд. Хүүхэдтэй юу? 2. За одоо энэ хараа tu as гэдгийгээ шууд та гэж хэлждэг тийм ээ. Gosse гэдэг нь энгийн хар ярианд хүүхэд гэдгийг ингэж хэлдэг. T'as des gosses? За. Энэ хар ярианых болохоос биш, бүдүүлэг ярианых бол биш шүү. Бүдүүлэг бүр юм хрэс хэтэрсэн бүдүүлэг бол ерөөсөө биш. Энгийн хар ярианы хаан ч гэл ингэж ярьж болдог. Энэ яриа сонсогдно. За одоо хүүхдийн яриаг болохоор сургууль дээр болж байгаа яриа юм байна. За багш нь хүүхдтэй ярьж байгаа юм байна. За bonjour, on va remplir ta fiche. За чиний асуулгыг бөглөе. Fiche гэдэг нь одоо асуулгыг хэлж байгаа шүү бас. Энэ formulaire гэдгээсээ гэдгийн өөр нэг хувилбар нь гэсэн үг. За хүүхэд нь зөвшөөрч байна гэсэн үг байгааз d'accord. За өөрөөр хэлбэл тэгье. Comment tu t'appelles? Энийг мэднэ. Je m'appelle Anar. Энийг мэднэ. Tu es né quand? Энийг мэднэ. Чи хаана төрсөн бэ? За хизээ төрсөн бэ уучлаарай. Хизээ төрсөн бэ? 15-ны 5 сарын 8-нд. Et où? Хаана? Дарханд, Монгол улсад. Чи хаана амьдардаг вэ? 15 тоотод des fleurs цэцгсийн гудамжинд Парист гинэ. За tu as des frères ou des sœurs? Чамд ах эсвэл эгч байдгүй? Тийм ээ, би нэг ахтай гин. За одоо ингээ Парист гээд Лилд гээд ингэж хэлж байгаа энд ерөөсөө юг байгааз нөгөө кодыг хэлээг байгааз за хэрвээ юм төр засгийн байгууллагуудтай тэр ажилтнаа бөглөж байгаа бол заавал код өгөх ёстой шүү. Энэ бол зүгээр хүүхдийн яриас сургууль дээр болж байгаа эсвэл энэ ойр зургаан болж байгаа юм яриа учраас ингээ орхичж байна. Хэрвээ энэ хоёулаа нэг дөрөө амьдардаг учраас энэ багш сав хоёр бас нэг дөрөө байдаг учраас одоо энийг бол Парис гэхэд л одоо 75-ын хэддүгээр дүүргээс шалтгаалаад шууд кодо мэдээд бөглөж магадгүй байхгүй юу? За юм байна. За болчихъя. За одоо энэ болохоор зөвхөн дуудлага нь тийм ээ. Familier en formation. T'as rempli le papier pour la mairie? Pas encore. C'est galère. Je comprends pas tout. T'as mis ton nom? Oui, Cholon Bolt. Et t'es né quand? Le 10 juillet 1990. Et t'habites où? 4 rue Pasteur à Lille. T'as des gosses? 2. 4 enfantins à l'école. Bonjour, on va remplir ta fiche? D'accord. Comment tu t'appelles? Je m'appelle Anar. Tu es né quand? Le 8 mai 2015. Et où? À Darhan, en Mongolie. Tu habites où? 15 rue des Fleurs, à Paris. Tu as des frères et sœurs? Oui,
un frère. За одоо témoignage 1, 2. Madame Pierre, Paul 2 юм байна. За Madame Pierre témoignage 1 ихэвчлэн юм soutenu энгийн болон хүндэтгэлийн үг хэллэгтэй. Хоёр дахь нь болохоор ихэвчлэн хар ярианы үг хэллэгтэй байдаг те. За эхнийхийг харъя. Remplir un formulaire administratif n'est pas toujours facile pour moi. За одоо эндээс ингээ харахаар үйл үг бол энэ байна. Тэ. За sujet гэдэг юм харъя. Sujet гэхээр энэ 3 4 үг төр чигээр байгаа байхгүй юу? Төрдрийн эсвэл захиргааны анкет бөглөн гэдэг чинь миний хувьд амархан байдаггүй. Тэгээ энэ дандаа гэдгийг нь чи toujours гэж байна. За тэгэхээр захиргааны анкет бөглөнөө энэ албаны анкет бөглөнө гэдэг чинь миний хувьд дандаа хялбар байдаггүй. Дандаа ч тийм амар байдаг юм биш ээ гэх чинь те. Je prends le temps. За энэ prendre le temps гэдэг нь яг ингээ харах юм бол prendre чинь авах, le temps гэдэг нь цаг хугацаа гэсэн үг байна тий. Цаг хугацаа авах гэхээр одоо бид нар монголоор цаг хугацаа авах гэх юм бол цаг бараад гэсэн ойлголттой юм шиг санагдах гээд байгааз. Гэхдээ энэ үнэн хэрэгтэй бол prendre le temps гэдэг нь өөрөө яг сайхан тухтай цаг гаргаж тухайн асуудлыг харах. Je prends le temps гэх юм бол би бүр нэг тухтайхан гэсэн утгаар хэлж байгаа шүү. За тэгэхээр je prends le temps de lire chaque question attentivement. За тэгэхээр би маш анхааралтай асуулт бүрийг уншихад цаг гаргадаг аа. J'écris mon nom, mon prénom, ma date et mon lieu de naissance, puis mon adresse complète. Тэгээд бол ойлгомжтой. J'écris гэхээр би бичдэг гэсэн үг те. Өөрийнхөө нэрийг, овгийг, өөрийнхөө нэрийг төрсөн өдрөө болон газраа дараа нь бүрэн хаягаа бичдэг. Si je ne comprends pas, хэрвээ би ойлгохгүй байвал за юу ойлгохгүй гэхээр нэг асуулт хэрвээ би нэг асуулт ойлгохгүй байвал je demande poliment de l'aide. Би боловсноор туслалцаа хүсдэг. За ийм утгатай юм байна. За нөгөө Paul болохоор les papiers c'est pas toujours facile. Бичих цаас ч дандаа тийм амар байдаггүй. Je regarde les questions une par une. Би асуултуудаа нэг нэгээр нь хардаг. Et je mets mon nom. Тэгээд би овгон нэрэн хаягаа тавьдаг. Хэрвээ би ойлгохгүй байвал хэнэг хүнээс надад туслахыг хүсдэг. За энийг бүр яг л сайхан цээжлсэн дээр шүү. Яг тэр нараа je demande à quelqu'un de гэж нэг хоёр юм. Энэ хоёуланг je demande à гэд өгтөр орлоо хэн нэгэн хүнээс хүсдэг гэхээр хэн нэгэн хүнд гэж та ороод байгаа. За тэгээ яахыг гэд үйл үг орчих юм бол үйл үгийн өмнө de орж ийн. Одоо хэрвээ би болтоос надад туслахыг гэж байгаа бол je demande à Bolt de m'aider. Тэгэхээр энэ aider гэдэг үйл үгийг туслах гэдэг үйл үгийнхэн оронд юу ч байж болох байхгүй юу?
Ямар ч дурын үйл үг байж болно. Би болдоос эрхийг хүссэн гэлтэй. Тэгвэл je demande à Bolt de venir. Venir гэх юм бол ирэх гэдэг үг байгаа тий. За тэгэхээр je demande à quelqu'un de m'aider гэдгийг бол бүр сайхан А Б-г цээжилсэн дээр шүү. Энэ бүтцэн өөрөн маш хэрэгтэй бүтцэн байгаа шүү. Demander à deux хоёр хоёлаа орцсон. За би нэг цохон тэмдэглэлээ шүү. Та нар яарэ. Бүр яг сайхан шингээгээрээ. За үргэлжлүүлье. Et à la fin je signe. За тэгээд төгсгөлд нь би гарын үсгээ зурдаг гинэ. За одоо ингээд боллоо. Дараагийн бичлэгт нь болохоор одоо яг энийг үргэлжлүүлээд зөвхөн дуудлагна. Témoignage 1. Madame Pierre. Remplir un formulaire administratif n'est pas toujours facile pour moi. Je prends le temps de lire chaque question attentivement. J'écris mon nom, mon prénom, ma date et mon lieu de naissance, puis mon adresse complète. Si je ne comprends pas une question, je demande poliment de l'aide. Témoignage 2. Paul. Les papiers, c'est pas toujours facile. Je regarde les questions une par une et je mets mon nom, mon prénom, mon adresse. Si je comprends pas, je demande à quelqu'un de m'aider. Et à la fin, je signe